Сайн мэцхан үзэгчдээ баялаг бүтээгчдийг дэмжин нэвтрүүлгийн баг. За үйлдвэржилтийн томоохон хотуудын нэг болох Дархан Улаан аймгийн Дархан хотоос үзэгч та бүхэндээ үргэлжлэн хүрч байна. За бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээрээ орон нутагтаа баялагийг бүтээж байгаа Дархан хотын баялаг бүтээгчдийг онцолж байна. Монгол орны аж үйлдвэрийн томоохон төв бол Дархан хот юм а. Баялаг бүтээгчдийг дэмжин нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараараа бид төвийн бүсийн тулгуур төв болох Дархан хотоос бэлтгэлээ. Аж үйлдвэрийн салбар эрчимтэй хөгжсөн Дархан хотод өнөөдрийн байдлаар 200 гаруй баялаг бүтээгчид үйл ажиллагаа явуулж байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн дийлэнх хувь нь оёдлын чиглэлээр үйлдвэрлэл үйлчлэгийг үзүүлдэг. За бидний эхний зочилсан байгууллага бол орон нутагтаа баялаг бүтээж чанартай загварлаг савхин бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Boss Савх компани байлаа. Boss Савх компани нь 1993 оноос савхин хувцас захиалга худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Савхин хувцас хэрэглэл захиалга худалдааны салбартаа 23 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай хамт олон юм а. Хэрэглэгчийнхаа биед одоо өөрийнх нь хүссэн загвар хэмжээгээр савхин хувцсыг одоо тухайн жилийнхаа загвар стайлд нь одоо тохируулж үйлчлэх зорилготой нэг ч гэсэн хүнийг одоо бүхэл нэг ч гэсэн хүнд одоо тухайн бүтээгдэхүүнээ биедэн таарсан, зөгцсөн өнгөөр, зөгцсөн загвараар нь хийгээд ихийг ер нь л урайлгаа болгож ажилладаг та. Яг арьсаа Монгол шиврогоос Мон ирээдүй буурал гол гэсэн дархан нэхий гэсэн дөрвөн газраас авдаг. Тэгээд их хвчлэн одоо л арьсны олдос айгуу таархан байгаа юугаа дандаа захиалгаар урдчлан захиалга өгч авдаг. Яг юу арьс гэх юм бол солонгос арьсаар захиалга авч бас хийдэг. Ер нь эрэгтэй эмэгтэй гэлтгүй ер нь айгүй их ширээс оруулж өгч байгаа ш. Ширээс тайл бариулж байгаа. Ширээстэй яаж нөх урт биш ер нь ихэнх загвар бол богино талдаа орж өгж байгаа. Ширээс конофор айгүй их гангарч байгаа асуул юм. Boss Савх компани өнөөдрийн байдлаар сард 100-аас 150 савхин хувцас үйлдвэрлэж дархан орхон сэлэнгийн хэрэглэгчдэд нийлүүлж байна. Эднийх орон нутагтаа загвар чанараараа танигдаа зогсохгүй гадны зах зээлд ч бүтээгдэхүүнээ нийлүүлсээр байгаа юм. Тодорхойлбол нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 60-аас 70%-ийг Өвөр Монгол, Шинжаан уйгур, Ордос хотуудад худалдаалдаг байна. Дархан сэлэнгийн ард түмэнд үйлчлэхээс гадна манайх Өвөр Монгол, Шинжаан уйгур гэсэн гадаад борлуулалт хийж байна. Сүүлийн нэг жил бол ер нь Шинжаан уйгур Өвөр Монгол руу борлуулалтынхаа 60-аас 70% хийж байгаа. Манайх бол Өвөр Монгол, Шинжаан уйгур бол дан үндэсний зүгээр бэлэн шилэн товч биш дандаа шилб товчоор хатгдсан үндэсний хэв маяг оруулсан, хөнөө завгар оруулсан, хээ оруулсан тийм загвараар ер нь бараг Монгол дааван дээлний хэмжээнд манайх бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа. Дархан Улаан аймгийнхаа хэмжээд яг дархан зах дотроо яг ганцхан савхины дэлгүүр байдаг. Дархан сэлэнг тэгээд энэ хөдөө орон нутгийн сум сангийн аж ахуйн бүгд иргэд манайхаар үйлчлүүлдэг гэж болдог учраас манайх их давуу талтай. Эрэгтэй эмэгтэй хүүхдийнгээд бүх төрлийн савхин хувцсыг өнгө загварын өргөн сонголттойгоор хэрэглэгчдэд нийлүүлж байгаа Boss Савхийн хамт олон гадаад худалдаагаа өргөжүүлэх зорилго тавин ажиллаж байна. Ойрын төлөвлөснөр бол ер нь өшөө тэлжил ямар ч хүн өшөө тэмүүлжил ажиллахын тулд тэлж ажиллана гэж болж байгаа. Монголд одоо үйлдвэрлэгч компаниуд том худалдааны төв барья гэсэн тэрэнд танах хамтрах уу гэсэн санал ирдэг. Тэрэнд бол хамтарч Улаанбаатар улс салбараа нээж Оросын холбооны улс руу ч гэсэн тэлэх зорилттой л ажиллаж байна. Өвөр Монгол, Шинжаан уйгурд бол манайх бол гарц чөлөөтэй болцсон гэж үзэж байгаа. Баялаг бүтээгч нэвтрүүлгийн алба 99 87 22 99 44 44 44. Бидний дараагийн зочилсан компани бол Top Electronics компани. Анх 2000 онд Top Design студ нэртэйгээр хэвлэл, хаяг, реклам, компьютерийн сургалт явуулж үйл ажиллагаагаа эхэлсэн бол 2004 оноос Top Electronics компани болон өргөжөж 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа баялаг бүтээгч хамт олон юм а. Өнөөдрийн байдлаар захиалга хүлээн авах хэвлэлийн их бэлтгэх офис, гэрэл зургийн студ, хөдөлмөр хамгааллын гутал хувцас хэрэгсэл тэмдэгтийн төрөлцсөн дэлгүүр, сувенир бэлэг дурсгалын дэлгүүр, хэвлэх үйлдвэр зэрэг сүүлийн үеийн өндөр хурд хүчин чадалтай техник тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон ажлын байруудад үйл ажиллагаагаа явуулсаар байна.
За манай компани бол голдуу хэрэглэгчдийн захиалгаар за хүссэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ өгнө. Энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо хэрэглэгч маань ийм хэмжээтэй, ийм өнгө загвартай, ийм одоо бэлэг дурсгалын зүйл ч юм уу, эсвэл шагнал урамшууллын зүйлийг өргөмжлөлд орсомж, шилэн дүүбэн, тавган гэх мэтлэн хүссэн загвар хэмжээ тоогоороо захиалгаа өгөөд тэр өөрийнхөө хийлгсэн загварын дагуу бүтээгдэхүүнээ хүлээж авдаг онцлогтой. За манай компани жил ирэх тусам үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, шинэ техник технологиг байнга судалж, үйл ажиллагаандаа нэвтрүүлэн үйлдвэрлэлээ хэрэгжүүлж хөдөө орон нутагта энэ хэвлэлийн болон хаяг рекламны шинэ салбарыг хөгжүүлж байгаадаа бас манай хамт олон бахархалтай байдаг. За жил ирэх тусам одоо хэвлэлийн шинэ техник технологи бол маш хурдцаагаар хөгжиж байгаа. Үүнээс бид хоцролгүйгээр бас шинэ техник технологиг судалж үйл ажиллагаанд нэвтрүүлэх хэрэгцээтэй ажилладаг. Хамгийн сүүлийн шинэ техник технологи бол манайх алтан мөнгөн полигогоор хэвлэдэг тийм штампан хэвлэл нэвтрүүлээд байна. Цаашдаа бас хэвлэлийн шинэ технологиг нэвтрүүлэхээр судалсан маш олон төрлийн ажил байгаа. Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллагууд иргэд бизнес эрхлэгчдэд байршил харгалзахгүйгээр хэвлэл хаяг рекламны цог зүйлчилгээг үзүүлж мөн хөдөлмөр хамгааллын чиглэлээр тусгаалan ажиллан тэдний ихтгэл найдварыг хүлээсэн найдвартай түншин болж ажиллаж байна. Тус компани нь мэргэжлийн дизайнер, их бэлтгэгч, хэвлэгч, инженер техникийн ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр орчин үеийн шилдэг техник технологиг ашиглан офсет болон өнгөт хэвлэл, бултаасан хэвлэл, өргөн фото хэвлэл, хаяг реклам, мэргэжлийн гэрэл зургийн студ, аюулгүй ажиллагаа, плакат, тэмдэгтийн үйлдвэрлэл, хөдөлмөр хамгааллын гутал хувцас хэрэгслийн худалдаа, автозамын гэрэл ойлгогчтой тэмдэгт, сувенирийн үйлдвэр, худалдаа, гоёлын жазны үйлдвэрлэл, хавцсны үйлдвэрлэл, веб хуудас хийх зэрэг үйл ажиллагааг орон нутагтаа үзүүлсээр байна. За манай үйлдвэрлэл бол ерөнхийдөө хэвлэл, хаяг реклам, бэлэг дурсгал, сувенирийн ингээд бараг 4-5 чиглэлийн үйл ажиллагааг нэг цэгээс үзүүлж байгаа бөгөөд одоо 12-оос 15 тооны ажилчдыг бол байнгын ажлын байраар хангаж ажиллаж байна. За манай баг хамт олонд бол голдуу залуучууд ажиллаж байна. Хэвлэлийн мэргэжлийн дизайнер буюу техникийн, инженер техникийн одоо ажилчид, инженерүүд баг бүрдэж ажиллаж байгаа. Манай хамт олон бол их сайхан чадварлаг бүтээлч хамт олон. Хөл аймгийн бүх сумдууд, аж ахуйн нэгж байгууллагуудаас гадна Сэлэнг аймгийн тойргийн сумдуудаас ирж үйлчлүүлдэг. Одоо хамгийн хэлийн одоо Сэлэнгийн хамгийн хойд бүс дээр уу Монгол улсын маань хойд хил дээр байгаа Алтан булаг сум гэтэл манайхаас ирж үйлчлүүлж байгаа. За тэгээд сэлэнгчүүдтэй, дарханчуудтай манайхаар байнга үйлчлүүлж байдагт бас талархал илэрхийлээд та бүхэндээ байнгын шинэ бүтээгдэхүүнийг хүргэж байх болно. Баялаг бүтээгч нэвтрүүлгийн алба 99 87 22 99 44 44 44. Бидний дараагийн утсан байгууллага бол оёлын чиглэлээр 27 жил үйл ажиллагаа явуулж байгаа Баян Балчир компани юм а. Дархан хоттой өлгий дэлгүүр хэмээн танигдсан Баян Балчир компанид захирал Жанч байна. Энэ салбартаа 20 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн. Түүний хувьд 1989 оноос хуваараа үйлдвэрлэл эрхэлж эхэлсэн байна. Харин 2001 оноос Няран иж бүртэл өлгийг ойж борлуулах өөрийн нэрийн өлгий дэлгүүрийг нээн ажиллуулжээ. Өнөөдрийн байдлаар тус компани хамт олон өлгийний иж бүртэл өвөл зууны ажлын хувцас, нэхий бүтээгдэхүүн, лого зэргийг үйлдвэрлэн орон нутгийн хэрэглэгчдэд нийлүүлж байна. Нэхий өвлийн ажлын хувцснууд, захиалгын нэхий дээлнүүд, тэгээд зуны ажлын хувцас, өвлийн ажлын хувцснуудыг ойж байна захиалгаар. Тэгээ манайх бол өөрснөө ингээд логоны машинтай лого тэр юун дээр ойж байгаа. Тэрнээс гадна өвөлд нь бол хүүхдийн одоо энэ боотик, вэли, таавчиг гэхэл бүгд ингээд захиалгатай хүүхдүүд бол их сайн авдаг. Тэгээд зунд нь 4 удирдаа бол өлгийний иж бүрдлийг дархныхаа одоо нялхуулчир өрсөлд нь цэвэр орос сэрийн даавуугаар 8 төрлөөр одоо ойж үйлчилж байна. 2001 оноос энэ өлгий дэлгүүрээ ажиллуулсан. Тэгээ 2010 оноос болохтой зэрэг энэ цэцэрлэг Дархан уул аймагт байгаа цэцэрлэгүүдийн нэгцгийн үйлчлэгээ гэж шинээр нээсэн ойдл дээрээ. Энэ маань бол одоо эцэг эхчүүдийн цагийг хэмнэх, нэг дороос хүүхдүүдийнхээ бүх одоо шаардлагатай ор хөнчлийн даавуу, матрас, гудас, тэгээд одоо хувцсны уут, гутлын уут, тэгээд одоо нусны гар нүрийн альчуур малчуураас ахуулаад бүх юмнуудыг нэг дороос үйлчлэх юм зорилгоор ингэж
ажиллаж оёж үйлчилж байна цэцэрлэгүүдтэйгээр. Эднийх 0-2 насны хүүхдийн хувцас хэрэглэл нэрэж бүртэл үйлдвэрлэж байгаа юм. За Орос болон бусад улсад үйлдвэрсэн мэрэгжлийн хяналтын лабораторийн шинжилгээгээр баталгаажсан 100% цэвэр хүүн даав материалаар үлгийн ээж бүртлийг үйлдвэрлэдгээрээ онцлог давуу талтай. Дарханчууд бол ялангуяа манайхыг одоо сайн чанартай бүтээгдэхүүнээр үйлчилдэг гэдэг бид нар Дархан аймгийнхаа үзэсгэлэн яармаг бүх одоо уралдаан тэмцээнд ороод 90 Дархан хотынхоос хөдөлмөрчдийн сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүн оны шилдэг хамт олон гэсэн ийм одоо шилдэг бүтээгдэхүүн эдрээр манайх бол 15-6 одоо шалгарсан байгаа. Тэгэхээр манай дарханчууд бол манай хамт олныг таньдаг, мэддэг. Тийм учраас хүүхдийнхээ одоо үлгий тэгээд энэ цэцэрлэгийн энэ цэвэр одоо нэхийгээр оёсон бүтээгдэхүүнийг авах дуртай байдаг. Цэвэр одоо Оросоос орж ирсэн 90 даавнуудыг лабораторийн шинжилгээ хийгдгээд улсын стандартыг үндэслээд өөрийнхөө байгууллагын стандартыг боловсруулад технологийн зааврыг боловсруулад тэгээд Дархан аймгийнхаа мэрэгжлийн хяналтын газар стандарт хэмжил зүйн албуудаар одоо баталгаажуулаад тэгээд одоо үйлдвэрлэдэг. Эх орны үндэсний бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тухайн орон нутагтаа ажиллаж байгаа ажилчдынхаа аж амьдралыг дээшлүүлэхийн тулд төр дүрийн дарга хэмжээ авж байна л да дээд шатанда. Гэхдээ дунд шатандаа бол бас харьцангуйгаар алдагдаад байгаа. Жишээлх юм бол манайх ингээд шинжилгээ хийлгээд бүх өлгийнүүдээ ингээд цэвэр юугаар материалаар зарж байгаа ч гэсэн одоо Дархан аймгийн маань төрхтөр гэхтэл тэгээ ямар ч лабораторийн шинжилгээ баталгаа байхгүй зүгээр нь ганцхан 8-чны оруулж ирсэн юмыг подволын харанхуй одоо хонгилд подвол одоо жишээлх юм бол байрлуулаад зарж явах жишээ нь. Энэ бол жишээлх юм бол өлгий гэдэг бол эхийн хэвлийг орлох маш ариун нандин юм байна. Тэгэхээр энийг бол тэгж хамаагүй бизнес гэж уудна миний бодлоор болохгүй гэж боддог. Алтан гартай хөдөлмөрч хамт олонны гар нийсэн бүтээлч үйл ажиллагааны үр дүнд Баянбалчир компани хамт олон сүүлийн 20 гаруй жил тогтвор суурьшилтай ажиллаж чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн дарханчуудынхаа хэдийн танил болж чадсан нь бас нэгэн амжилт юм а. Ийхүү хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хөнгөлдвөрийн салбарт баялаг бүтээж байгаа Баянбалчир компани хамт олонд цаашдын ажилд нь амжилт хүсье. Баялаг бүтээгч нэвтрүүлгийн алба 99 87 22 99 44 44 44. Баялаг бүтээгчдийг дэмжин нэвтрүүлгийн багийн зорьсон дараагийн баялаг бүтээгч бол ээж харахны өгөөж нөхөрлөлийн Урангар гутлын цех байлаа. Урангар гутлын цех нь 2010 оноос хүүхдийн гутал үйлдвэрлэж эхэлсэн байна. Анх хүүхдийн цэмбэн гутал үйлдвэрлэж бизнесийн гараагаа эхлүүлжсэн бол өнөөдөр тэд бүх төрлийн арьсан гутлыг өнгө загварын өргөн сонголттойгоор үйлдвэрлэж байна. Манайх анх 2010 онд эхэлж хүүхдийн гутал хийж эхэлсэн. Тэгээ одоо 6 жил тасралт үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хүүхдийн нэхий дотортой, эсхий дотортой, арьсан гутал, арьсан дотортой зуны ботыг, өвлийн ботыг, тэгээ нэхий ботыг, эсхий ботыг дан хүүхдийн гутлаас эхэлж тагсан. Хүүхдийн арьсан гутлаа. Одоо улс төр маань дархан нэхийний арьсаар, нодонгоос хойш дандаа дархан нэхийний арьсаар хийж эхэлсэн. Давуу тал нь бол энэ чийг татахгүй дандаа Монголын яг түүх хийдэр хийж дархан нэхийний арьсаар өөрсөө яг Монголын хоньны ноосоор өөрснөө ноосоо машиндаа тэгээд хавтан хийгээд татварлаад ингэ чийг татахгүй яг цэвэр хоньныхоо ноосоор хийж байгаа учраас хүүхдийн хөл дулаахан чийг татахгүй тийм. Хүүхдийн гутал үйлдвэрлэлээр төрөлдсөн тус гутлын цех улирлаас хамаарад үйлдвэрлэл явуулдаг. Одоогийн байдлаар цэмэн дотортой хавар намрын хүүхдийн гутлыг үйлдвэрлэж байгаа юм а. Манайд бол захиалга тасардаггүй ш интернетээр хүүхдүүд зарж тийм. Тэгээд ер нь одоо аюулгүй сүydүүд бол захиалга их Улаанбаатар хүмүүс голд их авдаг. Интернетээр захиалал авна, наран туулынхан бөөндөл авна. Эрдэнэтэд бас хүмүүс бөөндөл худалдаа авна, олноод худалдаа. Одоо бол сүүлийн үед асар их хэмжээгээр нэмэгдэж хүмүүсийн захиалга өмсөөл хийгээл дулаахан байна, чиг татахгүй 2 жил боллоо, багдчихлаа. Гээл дараагийнх нь томорчлоо гээл там захиалгын нөгөө. Заграахан яг л одоо орчин үеийнхэн загвараар эндээ цэцэгтэйч гэдэг юм уу, тэндээ оруулахтайч гэдэг юм уу, хүмүүсийн өөрийн нөгөө загвар дизайнер нь гаргаал. Үйл ажиллагаа явуулснараа бид нар ч өөрийнхөө амжиргааг дээшлүүлж, 4-5 хүнийг ажлын байраар хангасан.
Уран гарах хотлын цэг сум хөгжүүлэх сангийн зээлээр үйлдвэрлэлд шаардлагатай тоног төхөөрөмжөө шинжилж чаджээ. Харин одоо өөрийн гэсэн ажлын байртай болохоор зорин ажиллаж байна. Чанартай загварлаг хүүхдийн гутал үйлдвэрлэлээр орон нутагтаа танигдж чадсан уран гарах хотлын цэг байнгын үйлчлүүлэгчтэй. За эднийх бүтээгдэхүүнээ Улаанбаатар хот дархан Эрдэнэтэд борлуулдаг гэдгийг үзэгч та бүхэнд дуулгахад таатай байна. Одоо бол цемент дотортой хавар намрын гутал хийж байна. Тэгээ ботыг төрүүтэй хагас төрүүтэй хавар намрын гутлууд. Одоо ер нь тэгээд өвлийн нэхэд дотортой эсгий дотортой гутлууд чинь одоо л борлогддог шүү дээ. Эрдэнэтэй үлзээтэй өвд бодлуулж байна. Хотын наран туул тэгэл 100 айл тэгэл интернетийн захиалгаар хотынхын их авдаг хөдөөнөөс орж ирсэн улсууд ч гэсэн дандаа интернетээр захиалга яваад хүүхдүүд цааш нь авч хүргэж өгöd эсвэл өөрснөө хүүхдүүдээс ирж аваад. Баялаг бүтээгч нэвтрүүлгийн алба 99.8 97 22 9944 44 44. Бидний дараагийн онцлог байгууллага бол оёдлын тэргүүлэх үйлдвэрүүдийн нэг Шүтэн уул компани маа. Шүтэн уул компани оёдлын үйлдвэр нь 1997 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 18 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. 2013 оноос эхлэн сурагчийн дөрөв хувьцыг үйлдвэрлэж байна. За одоогийн байдлаар Дархан, Сэлэнг, Хөвсгөл, Завхан аймгийн сурагчдад сурагчийн дөрөв хувьцыг нийлүүлсээр байна. Анх байгууллагатаа бол хөдөлмөр хамгааллын хувцсны үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулагдсан байгаа. Тэгээд түүнээс хойш бол одоо 20 дахь жилд 17 онд бол 20 жилийн манай ой болно. Энэ хугацаанд бол бид нар сурагчийн дөрөв хувцснаас гадна хөдөлмөр хамгааллын хувцсыг бол үйлдвэрлэж ирсэн. Шүтэн уул компани жил дунджаар 35-аас 40 мянган сурагчийн дөрөв хувцс үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлж байна. 60 гаруй ажилчинтай тус үйлдвэрийн хувьд өөрийн компаниас гадна туслан гүйцэтгэгч компаниудаараа дамжуулан нийтдээ 200 гаруй ажлын байрыг бий болгожээ. Тэдний нэг бол гэрэл оёдлын цех юм а. Тус оёдлын цехийн мастер гэрэл цэцэг нь 2013 оноос Шүтэн уул компанид хамтран ажиллажээ. Тэрээр Шүтэн уул компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж эхэлснээр өөртөө ажлын байрыг бий болгож зогсохгүй 3 хүнийг ажилтай орлоготой болгосон байна. 2013 оноос эхлээд Шүтэн уул компанитай энэ хүүхдийн дөрөв хувцас оёсноос эхэлж би өнөөдрийг хүртэл энд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Тэгээ энэ ажлын хугацаанд бол би чинь 2 хүүхдийн миний амьдралд бол энэ ажил бол маш их өр бүтээлээ өгсөн. Тэгээд 2 хүүхдийнхаа сургалтын төлбөрийг төлсөн. Би янз бүрийн гадны банк юунаас зээл аваагүйгээр одоо өдний хүртэл тэгээд сүүлдээ би одоо юу яаж байна? Гэртээ нэг өрөөнд ойдог гэсэн байхгүй юу? Тэрийг юу яагаад би одоо өөр нодлонгоос 7 сараас эхлээд би энд ийм ажлын байр өөртөө бий болгосон. Зөвхөн одоо энэ компанитай харьцаж ажилласнараа тэр хөрөнгө санхүүгээрээ өөртөө ажлын байр болгоод өнөөдрийг хүртэл 2-3 хүнтэй хамт ажилладаг. Манайх оёдлын чиглэлээр үйл ажиллагаа болоод ер нь бол удаж байгаа. Тэгэхээр Шүтэн уул компани захирал оюун цэцэг дараа надад санал тавьсан. Танах манайхаар юм туслан гүйцэтгэгчээр ажиллаачаа гэд. Тэгэл ер нь бол хамтран ажиллаж байгаа. Ер нь сурагчийн дөрөв хувцсан дээр ч ажилладаг. Бас эдний нөгөө нэг үйл зүйний хувцсан дээр ч гэсэн бас хамтарч ажилладаг манайх. Цамц голтуу ойсон байгаа манайх. Энэс бол битэр чинь 3000 гадтай шиг цамц ойсон байна. Одоо Шүтэн уул компани чинь бас орон нутгийн дархан байрладаг болохоор Улаанбаатар хот дахь одоо бүх төлөөллийн бид нар хариуцж ажиллана өөрийнхөө үйл ажиллагааны хажуугаар тэгээд дөрөв хувцас ер нь хөдөлмөр хамгааллын хувцсыг ер нь стандартын шаардлаганд нийцсэн өндөр түвшинд байнга үйлдвэрлэх зорилготой байна. Сурагчийн дөрөв хувцас үйлдвэрлэх явцад шүүмжлэх асуудал олон байгааг Шүтэн уул компани захирал оюун цэцэг хэлж байлаа. За тухайлбал ерөнхий боловсролын сургуулиудад хаана үйлдвэрлэгдсэн мэдэгдэхгүй сурагчийн дөрөв хувцсыг шахах явдал гарсан гэдгийг тэрээр онцолсон. За энэ бол тухайн салбар яаманд ажилладаг дарга нарын нөлөө орж ирж байгаагийн илрэл юм. За энэ мэтчлэн үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих бус баялаг бүтээгчдийн үйлдвэрлэлд чөдөр тушаа болж байгаад тэрээр шүүмжлэлтэй хандаж байсан юм а. Дарга нарын нөлөө бол нэлээд орж ирж байна. Боловсролын яамнаас нэг мэрэгжилтэн утастаад юм уу эсвэл энэ тэндээс нэг дарга яриад сургуулиудад бол сурагчийн дөрөв хувцсыг энэ хувцсыг авч хэрэглээ гэд хаана үйлдвэрлэсэн ойлгомжгүй оёдлын компани тодорхой бас тийм хувцснуудыг бол бас сургуулиудад шахах тийм үйл ажиллагаанууд бол бас явагдаад байна. Төрийн бодлого яваад дотооддоо хийж байгаа болгоно дотоодоос авъя гэдэг ийм бодлого явж байгаа юм чинь бид бол сурагчийнхаа дөрөв хувцсыг үйлдвэрлэлээ сурцсан хэрэглээ сурцсан байгаа учраас энэ гадны зах зээл дээр хяналт хэл гайлынхан маань хяналттай баймаар байна мэрэгжлийн хяналтынхан хяналттай баймаар байна тэгээд өшөө татварын бодлого бас
байх хэрэгтэй. Үндэсний үйлдвэрлэгчдээ төр бодлогоор дэмжвэл өндийдэг, үйл ажиллагаа нь өргөждөг, бүтээгдэхүүн үйлдвэрлэлт нь ахиц гардаг. Тэгвэл үндэсний үйлдвэрлэгчдээ төр бодлогоор дэмжих шаардлага байгааг энэ удаагийнхаа нэвтрүүлгээр дамжуулан уламжилж байна. Хэрэв үзэгч та Дархан Улаан аймгийн баялаг бүтээгчтэй холбогдохыг хүсвэл 9937 28 91 9988 42 63 дугаар утсаар холбогдох боломжтой. Баялаг бүтээгчдийг дэмжин нэвтрүүлгийн удаагийн дугаараараа бид Дархан Улаан аймгийн Дархан хотод баялагийг бүтээж байгаа үйлдвэрлэл эрхлэгчтэй үзэгч та бүхэндээ онцлон танилцууллаа. Баялаг бүтээгчдийг дэмжиж нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар эргүүлцлаа баяртай үзэгчтэй.